Хойд ижигч өрөх үү яах вэ? Яах юм бэ? Бид хоёр өстэй. Аав чинь гэрлээд удаагүй осолд ороод өгчихлээ. Төрсөн эгч нь ч тоохоо байсан. Одоо тэгээд би ил дагвар чамайг өсгөхгүй. Дагвар гэхээ бол чиний ууж идэж өмс зүүх надаас хамааралтай болсон. Юу ч дуудсан ер нь яадгийг. Бабблти умаар байна. Юуны чинь бабблти мөнгө байхгүй. Өөрөө аав. Аавын ослын даатгалын мөнгө орж ирсэн бидтэй. Мөнгө байхгүй гэд хэлээд байгаа юм биш үү? Олон юм яриад. Чи яагаад миний аавын мөнгийг харамлаад байгаа? Мөнгө зээлэж өгөө. Сургалтын төлбөр хэрэгтэй байна. Өөрөө ажил хийгээд төлбөрөдөл чамайг тэжээсэн мөнгөч гэсэн төлбөр сайн байна. Юу гэж? Чиний тооцоог нэг бүрчлэн биччихсэн байгаа. Их сургуульд орсныхоо дараа тэр гэрээс явсан. Ерөөсө буцаж очоогүй. Мэдсэнгүй. Чамд ийм хэцүү байсныг ирээдүйд үргэлж жаргалтай байлгана. Наад үгээ битгий мартаарай да. Амлаа. Би захирлаа. Том хэрэг мандлаа. Группийн асуудал ноцтой байна. Хоёулаа хормоо хойшлуулах уу? Үгүй. Би чамайг мөнгөтэй ч мөнгөгүй ч хайрлах болно. Гэхдээ наад хайр чинь ямар ч үнцэнгүй. Лидүн аха хүнд байдалд орсон гэж сонслоо. Ямар их сандарсан гэж. Лидүн аха мэднэ үсттэй. Би танд ямар сайн билээ дээ. Хэрвээ та надтай байхыг зөвшөөрвөл би нэг тэр бомыг гаргаж танаа группийн асуудлыг шийдэж өгье. Уучлаарай. Би чамд тусалж чадахгүй. Тайвширтаа шийчээ. Кайнст үлдсэн ч бай, өөр бизнес эхлүүлсэн ч бай хамаагүй. Чамайг сайхан амьдруулах итгэл надад байна. Миний гэрлэхийг хүсэж байгаа цорын ганц хүн бол чи. Тэгвэл аав ээжигээ яаж дампуурхай хүлээгээд сууж вэ? Танаа компанид илүү их дарамтгч, танаахыг сүрүүлэндэ. Ингэх ямар эрхтэй юм? Эрхээ. Миний эцэг их нэг тэр бумын чадвартай бол чи зүгээр л миний тоглоом болно. Яагаад гэвэл чиний эцэг их мөнгөгүй, түшиж тулах юу ч байхгүй. Надтай үзэхгээ юу чи? Түшиг болох юмгүй гэж хэн хэлэв? Чи чинь Лин группийн охин байхаа. Жилийн орлого чинь 10 оронгоо сэтэрдэггүй жижиг компани үстэй. Том ярьж байх шиг. Чи хэм? Ида группийн ерөнхийлөгч. Ида гэж Forbes-ийн том 50 группийн нэг Ида юу? Жанши чи бол миний охин. Хэнд ч дээрлэхүүлэхгүй шүү. Ээжин чиний түшиг тулгуур байхыг хүсэж байна. Адмуудын чинь бизнест асуудал гарсан бололтой. Зүгээрээ ээж нь туслая. Охины минь дээрлэгсэн танаа групп харин дампуурхаа хүлээж байгаарай. Ложан. За. Хурдан зохицуул. Уучлаарай. Ойлголоо. Миний буруу уучлаарай. Өөрөө л сайхан амьдарч байвал боллоо. Би чиний ээж. Нүдэн хасаа өмнө чиний өмнө хариуцлага хүлээх ёстой. Ямар төрсөн биш. Юу гэж байгаа юм бэ? Ах чамтай уулзахад чи иймхэн байсан санагдаж байна. Тэр үед л шийдсэн байсан. Насан туршдаа ээж охин явна гэж. Мөнгө төл. Даатгалын мөнгийг бүгдийг өгөө үсттэй. Хүрэхгүй байгаа мó? Сонсож байна. Надад мөнгө байхгүй. Мөнгөгүй биз дээ. Надад чи нэг охинтой үсттэй. Жанши чи билүү? Мөн үү? Явж тэрнийг олъё. Охины минь 50 байлга. Тэрэнд ямар ч хамаагүй юу ч мэдэхгүй байгаа. Тэгвэл хурдан мөнгө төл. За. Өөрийн баримт бичээд өгье. Жан захирлаа. Надад хэдийн юан зээлэж ши их сургуульд орлоо. Чи нэрээ үнэхээр хатуу хөхтэй чи сэтгэл чин зөөлөн хүн шүү. Би зүгээр л тэрэнд надад өртөө юм шиг сэтгэл үлдээмээргүй байна. Хожим нь тэр л аз жаргалтай амьдарч байвал надад хангалттай. Бусд нь хамаагүй. Би өнөөдөр гэрлэх гэж явааг чинь сонсоод энэ өгөхөр ирсэн юм. Энэ үнэт хэдлэл Эрдмийн чулуу бүгд чинийх. Тэгээд бас чиний хамгийн дуртай Кейсийн хөвшрөлтийн эсрэг багц. Насны чинь хэрэглээг би даана. Хэрвээ Кейсээс гарах юм бол манай группийн ажлыг үргэлжлүүлээрэй. Би Кейстэй үргэлжлүүлээд хамт баймаар байна. Эмэгтэйчүүдэд үйлчлэхийг хүсэж байна. Тэднийг залуу байлгах боломжоор хангамаар байна. Тэгдэ охин минь ээж нь дэмжиж байна.